Амрыг ирээ эрхэм хүндэт үзэгчтэй эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Та бүхэнд Авгаа эх орны дайны ялалтын түүхт 76 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Монголын ард түмэн хүн төрөлхтний түүхэнд хамгийн их уршиг учруулсан Балагтын дайны ялалтыг дайн эхэлсэн өдрөөс холбоотон болж нэгдснийхээ хувьд тэмдэглэх эрхтэй. Бага бүхнээ фронтод илүүчилсэн Ахмад үеийнхнийхээ дурсгалыг хүндэтгэж тэмдэглэх үүрэгтэй ард түмэн юм. Авгаа эх орны дайны ялалтын 76 жилийн он баярын мэнд дэвшүүлье. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас засгийн газрын 100 хоногт батлан хамгаалах салбараас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх багц мэдээлэл, зэвсэг түвшний жанжин штаб хүний эрхийн комиссийн ажлын уулзал, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн дээд цол хүртээсэн талаарх сурвалжлага болон Монгол цэргийн түүх болон хүлээн авч үзээрэй. Засгийн газрын 100 хоног батлан хамгаалах яам. Монгол Улсын шинэ засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 100 хоногийн хугацаанд төрийн бодлогын залгамж чанарыг ханган үйл ажиллагааны хөтөлбөрөөр хэрэгжүүлж байна. Батлан хамгаалах салбарын хувьд төрийн батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг тасралтгүй зохион байгуулж удирдлагаар ханган ажиллаж байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгжилтсэн энэ цаг үед төлөвлөгөөт арга хэмжээг тасралтгүй хариуцлагатай шуурга хэрэгжүүлэхийг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж салбарын бие бүрэлдэхүүнийг халдвараас хамгаалах, ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэн өвчлөл халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлсээр байна. Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа. Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан улсын хурлд өргөн мэдүүлэхээр хүргүүллээ. Ингэснээр цэргийн зориулалттай тусгай хэрэгцээний газрын төлбөрөөс чөлөөлөх эргэцэн үндэс бүрдэж газрын өр төлбөрийн асуудал шийдэгдэх юм а. Цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг шинжилэн тогтоолоо. Монгол Улсын засгийн газрын 2021 оны 41-р тогтоолоор цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний мөнгөн төлбөрийн хэмжээг 6,350,895 төгрөг байхаар тогтоолоо. Дэлхийн нийтэд тархаад буй COVID-19 цардахлын нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад валютын ханш өсч улс орны эдийн засгийн байдлыг хүндхэн байгаа хэдий ч энэ онд цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг өмнөх оныхтой ижил хэмжээнд байхаар тогтоож өгсөн нь иргэдэд үзүүлж буй хөнгөлөлтийн нэг хэлбэр болж байгаа юм а. Зэвсэг түвшний бүтээн байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө батлагдлаа. Энэхүү баримт бичих нь зэвсэг түвшний бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн чадварлаг болгон хөгжүүлэх, орчин нөхцөлийг бүрдүүлж, зэвсэглэл цэргийн техникийн шинжилгээг эрчимжүүлж, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги 2030 зэрэг эргэцүүн баримт бичгүүдийн зорилтууд хангагдаж, зэвсэг түвшний удирдлага, бүтэц зохион байгуулалт боловсронгүй болж, хуулиар хүлээсэн үүргээ хөгжүүлэх нөхцөл бүрдэн, зэвсэглэлд цэргийн техник, материал хэрэгслийн шинжилэл, цэргийн шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлэх, цэргийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулах зэрэг ач холбогдолтой юм а. 2021-с 2024 онд хэрэгжүүлэх батлан хамгаалахын стратеги төлөвлөгөөг боловсрууллаа. Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-с 2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан батлан хамгаалах чиг үүрэгтэй холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх арга зам тодорхой болж, хуультай холбоо хангагдан хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэж байгаагаараа онцлог юм а. Зэвсэг түвшний алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах журмууд шинжлэгдлээ. Дэлхийд дахин бүс нутагт энх тайван тогтвортой байдлыг бий болгох зорилготой олон улсын энхийг сахиулах ажиллагаа нь Монгол Улсын зэвсэг түвшний дэлхийд үнэлэгдэх нэрийн хуудас болоод байгаа билээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас олон улсын энхийг сахиулах хүчний эсрэг чиглэсэн альва халдлага, дайралт, тэдгээрийн тоо, давтамж, ажиллагааны шинж чанарт хийж буй дүгнэлт, туршлага, сургамжаас үндэслэн энхийг дэмжих ажиллагааны мандат гүйцэтгэх үүрэг, энхийг сахиулах ажиллагаанд тавигдах шаардлага илүү өндөр болсон. Тухайлбал кибер халдлага, дрон гэх мэт орчин үеийн техник технологийн дэвшлийн халдлага дайралтад ашиглах явдал нэмэгдэж байгаа нь
Ийхүү шаардлага өндөрсгөх гол шалтгаан болж байгаа юм а. Эдгээр өөрчлөлт зэвсэг түвшний хөгжил шинжилэлт инхийг сахиулах үйл ажиллагааг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого цаг үеийн шаардлагад нийцүүлэн инхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам, инхийг дэмжих ажиллагааны сургалт бэлтгэлийг зохион байгуулах, ажиллагаанд үүрэг гүйцэтгэхгүй дагаж мөрдөх журам зэрэг томоохон баримт бичгүүдийг шинжилэн боловсруулж, Батлан хамгааллын сайдын 2021 оны 20 дугаар сарын 20-21 өдрийн А4 31-р тушаалаар баталгаажуулан мөрдүүлж эхлээд байна. Ингэснээр инхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн алба хаагчийг сонгон шалгаруулах, ажиллагаанд сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгүүлэх, үүрэг гүйцэтгэсний дараах үйл ажиллагааны талаар иж бүрэн тогтолцоо төлөвшөж, зэвсэг түвшний үүрэг гүйцэтгэх бэлэн байдал дээшлэх зэрэг олон давуу талтай болж байгаа юм. Зэвсэг түвшний цэргийн алба хаагчдад цэргийн мэргэжлийн зэрэг олгох журмыг баталлаа. Цэргийн мэргэжлийн зэрэг олгох журам шинжлэгдснээр мэргэжлийн чадварлаг бие бүрэлдэхүүнийг бүрдүүлэх, зорилтыг хангах нөхцөл бүрдэж, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар сайжирч, өөрийгөө хөгжүүлэх боломж нэмэгдэн, цэргийн сургалт бэлтгэлийн чанар, алба хаагчдын албандаа хандах хандлага, идэвх санаачлага дээшилж, нэр хүндийн илэрхийлэл бий болох, тэдний цалин нийгмийн хангамж нэмэгдэх зэрэг ач холбогдолтой болсон юм а. Шинжлэгдсэн журмаар цэргийн мэргэжлийн 3, 2, 1-р зэрэг олох эрхийг зөвхөн зэвсэг түвшний жанжин штабын дарга, 3-р зэрэг олох эрхийг Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга, төрлийн цэргийн командлагч нар эдлэх бөгөөд альч мэргэжлийн зэргийн эзэмших хугацаа 4 жил буюу 48 сар байхаар зохицуулагдсан. Зэвсэг түвшний стратегийн команд штабын сургуулийг зохион байгууллаа. Энэ удаагийн стратегийн команд штабын сургууль зэвсэг түвшний жанжин штаб, төрлийн цэргийн 5 командлал, цэргийн тагнуулын газар, үндэсний Батлан хамгаалахын их сургууль, аймаг нийслэл дүүргүүдийн засаг даргын хамгаалгын газрын цэргийн штабууд, зэвсэг түвшний нэгтгэл ангийн удирдлага штабууд оролцлоо. Команд штабын сургуулийн гол онцлог нь зэвсэг түвшний тухай хуулийн хүрээнд шинээр байгуулагдсан тусгай хүчний цэргийн командлал, кибер аюулгүй байдлын цэргийн командлал, барилга инженерийн цэргийн удирдах газар анх удаага оролцсон явдал бөгөөд төрлийн цэргийн командлуудын харилцан ажиллагааг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой сургууль боллоо. Түүхт ойнуудыг тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол улсад оршин цагийн зэвсэг түвшин үүссэн байгуулагдсны 100 жилийн Монгол хүн сансарт нисний болон сансрын хамтарсан нислэг үйлдсэний 40 жилийн он арга хэмжээг зохион байгууллаа. Ахмад үеийнхээ алдар гавьяаг залуу хойч үед ойлгуулж сурталчилгаж чиглэсэн олон арга хэмжээг улс орон даяар өргөн хүрээнд зохион байгууллаа. Эх орны зэрэг яруу найргийн наадам, гар зургийн уралдаан, сурталчилгааны арга хэмжээ, ном, гэрэл зургийн сумаг, эрдэм шинжилгээний хурал, бүтээлч ажлын аян, залуу үеийн Монголын ирээдүй 21-р зуун сэдвт аян зэрэг олон арга хэмжээг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд зохион байгуулсан бол ойн үеэр Монгол улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр мандуулан ёслолын бодлого явуулж цэргийн ёслолын сүр жавхааг илтгэн харуулсан юм а. Хүндэтгэлийн тоглолтыг цар тахлын дэглэмтэй холбогдуулан үзэгчгүйгээр зохион байгуулж эх оронч үзлийг сурталчиллаа. Түүнчлэн Монгол хүн сансарт нисний 40 жилийн ог залуу үедээ сансар судлал шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг сурталчлах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж, энэ ажлын хүрээнд 20 гаруй контент нэвтрүүлэг, сансрын нисгчийн зэрэг амьдрал, сансар судлалын олд дамжилт баримтат кино, сурталчилгааны ном, хурдч традицийн тэмцээн, нисэх хэрэгсэл болон сансрын хөлгийн загварын уралдаан, эрдэм шинжилгээний баг хурал, виртуал танилцуулга, сансрын үзэсгэлэн зэргийг зохион байгуулсан юм а. Батлан хамгаалах иргэний хяналт тусгай дугаар ажиллаж эхэллээ. Батлан хамгаалахын сайдын тушаалаар Батлан хамгаалах зэвсэг түвшинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий иргэний зөвлөл байгуулагдлаа. Ингэснээр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах Батлан хамгаалах иргэний хяналт 1811-44 тусгай дугаарыг нээж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тус утас нь 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд иргэдээс ирсэн бүхий л төрлийн санал гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтнуудаас хариу авч иргэн мэдээлж байх юм. Зэвсэг түвшний хэмжил зүйн дүрмийг боловсрууллаа. Шинжлэгдсэн дүрмээр зэвсэг түвшний хэмжил зүйн нэгдсэн стандарт мөрдөгдөж, хэмжил зүйн хангалт, хэмжил зүйн тогтолцоо боловсронгүй болж, зэвсэг түвшний байлдааны бэлэн байдал дээшлэх, үүрэг гүйцэтгэх чадвар нэмэгдэн, аюулгүй ажиллагаа сайжирч, хэмжих хэрэгслийн засвар, тохируулга, баталгаажуулалт, ашиглалтын үйл ажиллагаа өргөжих ач холбогдолтой юм а. Зэвсэг түвшний нэгтгэл ангиудын хээрийн гаралт дадлагыг зохион байгууллаа. 50 цагт зэвсэг түвшнийг гүйцэтгэх үндсэн үүрэг бол цэргийн сургалт бэлтгэл байдаг.
цар тахлын дэгдэлтэй холбоотойгоор сургалт бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахад зарим хүндрэл бэрхшээл учирч байгаач зэвсэг түвшний 2020-с 2021 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийг сургалтын олон арга хэлбэрүүдийг ашиглан тасралтгүй зохион байгуулж сургуулийн жил дэвшүүлсэн зорилтуудыг ханган үндсэн салбаруудын жигдэрэлтийн шатны сургуулийн төгсгөлд нэгтгэл анги салбаруудын хээрийн гарал, полигоны дадлага, дадлагын нислэг, буудлага, жолоодлого, шүхрийн бултыг хуваарийн дагуу 7-оос 14 хоногоор зохион байгуулж төгсгөлд нь тусгай тактикийн болон байлдааны бодлоготой тактикийн хээрийн сургуулиудыг осод зөрчилгүй зохион байгууллаа. Энэ жил төрөл мэргэжлийн бүхий л анги салбарууд үндсэн тусгай тактикийн хээрийн сургуулиас гадна бот буудлагын род, түүнтэй адилах салбарын түвшинд байлдааны бодлоготой тактикийн хээрийн сургуулийг анх удаага зохион байгуулснараа ихээхэн онцлог сургалтын өндөр ач холбогдолтой боллоо. Коронавируст цар тахлын эсрэг тэмцэж байна. Цэргийн төв эмнэлэг нь гадаадын улс орнуудаас татан авалтаар ирсэн нийт 1582 иргэнийг хүлээн авч халдвараас урьдчилан сэргийлэх, ажиглал, тандалд, хяналтыг хийж батлагдсан тохиолдлуудыг илрүүлэн халдвар түвшин судлалын үндэсний төвд шилжүүлж 550 гаруй иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн. Өнгөрсөн 11-р сараас оншин батлагдсан иргэдийг хүлээн авч өнөөдрийн байдлаар 1810 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж 1490 иргэнийг бүрэн эмчилж дараагийн хяналтад шилжүүлээд байна. Дархлаажуулалтын ажлын хүрээнд эхний тунд 16200 орчим, хоёр дахь тунд 7000 орчим халбаагчийг хамруулад байна. Түүнчлэн 14000 орчим иргэдийг вакцинжуулалтад хамрууллаа. Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг хангаж байна. Монгол улс төрийн далбааны өдрийг 2008 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж, Алтан Соёмбод төрийн далбаагаа мандуулж, цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулан хөгсүүдэд төр түмэндээ хүндэтгэл илэрхийлдэг уламжлал тогтсон. Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь төрийн сүлд туг далбаа тамга дуулал нь Монгол ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хиймэрийг илэрхийлнэ хэмээн заасан байдаг. Батлан хамгаалах салбар ардын хувьсгалын 100 жилийн төрийн далбааны өдрийг тохиолдуулан зохион байгуулах цэргийн ёслолын жагсаалын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цэргийн ёслолын хүндэтгэлийн ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг татан оролцуулах, үндэсний их баяр наадмын сүр жавхааг нэмж цэргийн ёслолын жагсаалыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж, зэвсэг түвшний жанжин штабын даргын 2021 оны А426 дугаар тушаалын дагуу Монгол улсын төрийн далбааны өдрийн цэргийн ёслолын хүндэтгэлийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж эхлэн холбогдох хүн хүч, зэвсэг техникийн тооцоог боловсруулж, ёслолын жагсаалд оролцох цэргийн албаагчдын хүн нэгбүрийн бэлтгэлийг 3 дугаар сарын 20-20-ны өдрөөс эхлэн хангаж эхлээд байна. Цаашид цар тахлын нөхцөл байдлаас хамаарч эгнээ хайрцаг техниктэй болон нэгдсэн бэлтгэлүүд хөдөлгөөний дагуу хийгдэх юм а. Албаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах ажлуудыг эхлүүллээ. Ахмадын болон албаагчдын хөгжлийн төвийн барилга, Батлан хамгаалах зэвсэг түвшнээс тэтгэвэр чөлөөнд гарсан ахмадууд болон албаагчдын нийгмийн хамгааллыг дэмжих, сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, Ахмад залуу үеийн уялдаа холбоог хангах зорилгоор Ахмадын болон албаагчдын хөгжлийн төвийг байгуулахаар барилгын зураг төслийг боловсруулан, экспертизээр батлуулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан. 2022 онд ашиглалт оруулахаар төлөвлөж байгаа тус барилга нь 8 давхар нийт 6453-56 м2 талбайтай төмөр бетон карказын хийцтэй шилэн болон металл фасадтай барилга юм а. Барилгын дотор талд хурлын танхим, офис, фитнес, чирэгжүүлэлтийн танхим, эмчилгээ сувилгааны өрөө, хүнсний дэлгүүр, үсчин, кофе шоп, ресторан зэрэг үйлчилгээ, гадна талдаа биеийн тамир, амрах талбайг төлөвлөсөн орчин үеийн интерьер экстерьерийн өвөрмөц шийдэлтэй барилга юм а. Батлан хамгаалах удирдлагын академийн барилга. Батлан хамгаалах зэвсэг түвшний офицер ахлагч нарын мэргэжил дээшлүүлэх, академийн боловсрол олгох сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын жишгт нийцүүлэх зорилгоор үндэсний батлан хамгаалахын их сургуулийн батлан хамгаалах удирдлагын академийн барилгыг шинээр барьж ашиглалтад орууллаа. Тус барилга нь 7 давхар нийтдээ 6400 м2 талбайтай төмөр бетон каркасан хийцтэй хөнгөн блоконд дүүргэгч хантай сургалтын болон лекцийн, офисын өрөөтэй олон улсын ижил төрлийн сургуулиудад жишгт нийцсэн төлөвлөлттэй барилга юм а. Цэргийн жишг хотхон байгуулна. Цэргийн албаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор жишг хотхны стандартыг боловсруулан бэлтгэл ажлыг хангаж эхний ээлжинд зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэлийг жишг цэргийн хотхон
зэвсэг түвшний тэг 15 дугаар ангийг жишг ногоон байгууламжтай анги төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Жишг цэргийн хотгоны тухайд Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан цэргийн хугацаат болон гэрээ далбаагчдын амьдрах ажиллах нөхцөлийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгааллын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг, баруун болон төвийн бүсийн зэвсэг түвшний анги салбаруудын үйл ажиллагаа, албаагчдын нийгмийн хамгаалал, цэргийн албаагчдын ажиллах амьдрах орчин нөхцөл барилга байгууламж, тулгамдж буй асуудалтай танилцсан юм а. Ингэснээр орчин үеийн хэв маягийг харуулсан инженерийн шинэлэг шийдлэг бүхий жишг цэргийн хотхон болгох санал боловсруулж эхний ээлжинд зэвсэг түвшний тэг 16 дугаар нэгтгэлийг жишг цэргийн хотхон болгохоор төлөвлөн зураг төслийг боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна. Жишг ногоон байгууламжтай ангийн тухайд Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн баян зүрх төрөлт байрлах зэвсэг түвшний тэг 15 дугаар ангийг жишг ногоон байгууламжтай анги болгохоор хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж зэвсэг түвшний анги байгууллагууд өөрсдөө тус ангийн 30,000 м2 талбайг зүлэгжүүлэх 8,000 орчим төрөл бүрийн мод бутыг тарих спорт талбай тохижуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна. Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн суурь тавигдлаа. Цэргийн зориулалттай хөнгөн хуйгалсан байлдааны машин, нисгчгүй нисэх хэрэгслийн загвар зохион бүтээх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, ажлыг хэрэгжүүлж дотооддоо цэргийн зориулалттай үйлдвэрлэл явуулах суурийг бүрдүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Батлан хамгаалах цэргийн зориулалттай автомашины загвар зориултыг хөгжүүлэх, туршилт судалгааны ажлыг эхлүүлж, энэ ажлын үр дүнд цэргийн инженер техникийн ажилтнууд цэргийн тусгай зориулалтын 4 шин загварыг боловсруулж, үйлдвэрлэл угсралтын ажлыг 30% гүйцэтгэлтэй хэрэгжүүлээд байна. Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын дээд бүтцийн барилгын ажлыг 3 дугаар сарын 1-ээс эхлүүлэн зэвсэг түвшний барилга инженерийн цэргийн удирдах газрын 10 орчим ангийн 600 орчим цэргийн албаагч 200 гаруй техниктэйгэр үүрэг гүйцэтгэж одоогийн байдлаар дээд бүтц угсрах, замыг балластжуулах, дэр бетон тараах, зам төмөр тавих, бэхлэх, өртөөний барилга угсралтын ажлууд 90 гаруй хувь, баалс тангиллын чулуу бодлох ажил 76% гүйцэтгэлтэй явагдаж байна. Кибер аюулгүй байдлын төв байгуулагдлаа. Монгол улсын кибер орон зайг хамгаалах, зэвсэг түвшний кибер аюулгүй байдлын төвийн чадвах, мэрэгжлийн боловсон хүчний болон техник хэрэгслийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой төслийг 2014 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлсэний үндсэн дээр кибер аюулгүй байдлын төвийг шинээр нээж Батлан хамгаалахын үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ. Цэргийн хамтын ажиллагаа өргөжсөөр байна. Бүгд найрамдах Хятад ард улсын Батлан хамгаалах яамнаас 40 сая оны үнэ бүхий цэргийн зориулалттай материал техник хэрэгслийн буцалтгүй тусламжийг олголоо. Зэвсэг түвшнийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилт болон Батлан хамгаалахын гадаад хамтын ажиллагааны хүрээнд энэхүү үйл ажиллагаа хэрэгжсэн юм. Захим уулзалтуудыг зохион байгууллаа. Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Америк нэгдсэн улс, бүгд найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт, Монгол улс бүгд найрамдах Энэтхэг улсын Батлан хамгаалах яамт хоорондын 10 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт, хааны эрэлд олон улсын сургууль, Оросын холбооны улстай хамтран зохион байгуулах Сэлэнг, Оросын холбооны улс болох Запад 2021 олон улсын сургууль, Япон улстай хамтран явуулах зам сургууль, Харвард олон улсын морин цэргийн уралдаан, цэргийн австрали тэмцээн, танкийн биатлон зэрэг уулзалт зөвлөгөөн төлөвлөлтийн хурлыг захимаар зохион байгуулж, гадаад хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлсээр байна. Цэргийн үргэлтний бүртгэлийг цахимд шилжүүллээ. Жил бүр явагддаг цэргийн шинжилсэн бүртгэл иргэд биешлэн ирж бүртгүүлдэг байсан. Засаглалын бодлогыг оновчтой хэрэгжүүлэх захин Монгол төслийн хүрээнд хэрэгжиж байгаа Монголиа нэгдсэн цонхонд цэргийн үргэлтний бүртгэлийг оруулж иргэдэд чиглэсэн мэдээллийн шуурхай байдлыг сайжрууллаа. Хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүллээ. Монгол улсын засгийн газрын тогтоолоор бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх нийтлэг журам батлагдсан. Шинжлэгдэн батлагдсан журмын хэрэгжилтийг хангахаар төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудит хяналт шалгалтын дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан мөрдөж эхэллээ. Ингэснээр бодлогын баримт бичиг тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, удирдлагыг мэдээлэлээр тогтмол хангах, хүтс нэгжүүдийн ажлын уялдаа холбоо сайжирч, албан тушаалтнуудын ажлын хариуцлага нэмэгдэх, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх дотоод аудит, хяналт шалгалтын дунд хугацааны зорилго чиглэл, амар хүрээ, түүнд шаардлагадах нөөц болон аудит хийх давтамж тодорхой болж байгаа юм а.
Монгол улсын шинэ засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн 100 хоногийн хугацаанд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зорилтын хүрээнд Батлан хамгаалах салбараас хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээг багцлан үзүүллээ. Монгол улсын Батлан хамгаалах салбар зэвсэгтүүчин эх орноо батлан хамгаалах үндсэн үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатайгаар хэрэгжүүлсээр байна. Маска зүүцгээе. Гараа уцгаая. Цагаан барьцгаая. Маска зүүцгээе. Эргэн бүр хариуцлагатай байж хайртай бүхнээ хамгаалъя. Зэвсэг түвшний жанжин штабын дарга хошууч генерал Ганзоройг хүний эрхийн үндэсний комиссийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч Хуна нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр байгууллагын харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцэж санал солилцлоо. Талууд 2018 онд зэвсэг түвшний нэгтгэл ангиудад хүний эрхийн сургагч багш бэлтгэсэн туршлагадаа тулгуурлан цаашид хэвшүүлж сургагч багшийн тоог нэмэгдүүлэх талаар санал нэгдлээ. Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт нөлөөллийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн зарилгаар цэргийн дээд цол гардууллаа. Орчин цагийн зэвсэг түвшин үүсэж өгсөний 100 жилийн ан баярыг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагчийн хуваар цэргийн дээд цол үртээх зарлиг гаргаж өнөөдөр Батлан хамгаалах, хил хамгаалах, зэвсэг түвшин дотоодын зэрэг онцгой байдал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олголоо. 1944 онд бүгд найрамдах Монгол Ард улсын ардын сайд нарын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх эрхэм хүндтэй цэргийн дээд цолыг манай улсад бий болгож эх орноо Батлан хамгаалах хууль хэрэгт гарамгай гавья байгуулсан 11 хүнд олгожээ. Зэвсэг түвшний 100 жилийн Монгол генералын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа бригадын генерал Амгаланбаатар энх баяр нарт албан тушаалын зэрэглэлийн дагуу дараагийн цол болох хошууч генерал цол, Хурандаа Ган Хуяг Жавхланбаатар, Мөнх баяр Баатар, Баасандамб Эрдэнэт нарт бригадын генерал цолыг хүртээлээ. Тусгай хүчний цэргийн командлагч Хурандаа Балжидын Баатар 26 жил ажиллахад дэслэгчээс нь бүх цолын хугацаанд ингээд авч ажиллаж явсны үр дүнд салбар маань намайг энд албан тушаал дээр тавихт минь их голлох үүрэг гүйцэтгсэн. Ингээд цаашдаа бол бид өгд маш их ажлыг бол төлөвлөсөн би. Өнөөдөр стратегийн төлөвлөлтийн том баримт төчгүүд, хөгжлийн бодлогын том баримт төчгүүдээ бол батлуулсан. Энэнийхээ хэрэгжилтийг хангахын төлөө бол бид өгд генералаас байлдагчаа хүртэл бүгд хичээж ажиллах ёстой. Цэргийн дээд цолоо гардавах үед Монголын хөх тэнгэр харж байлаа. Эсвэл цагаан сүлднийхээ өмнө байсан учраас үүрэг хариуцлага ирлээ. Энэ үүрэг хариуцлага ард түмнийхээ итгэлийг алдахгүй байх юмсан гэдэг бодол төрж байсан. Ялангуяа тусгай хүчний цэргийн албан хаагч нарын ёс зүй, дээр нь вебилдар, цэргийн сургалт бэлтгэл, голон сургалт бэлтгэл ажилдаа эзэн байх, үнж байх. Тэгээд төрдөө үнж байх, төсвчөндөө үнж байх. Цэргийн хүн шиг офицер шиг ахлагч шиг тийм байх л яс суртахуун сургалт бэлтгэл тэрэн дээр л гол анхаарч ажиллана. Монгол Улсын болон аюулгүй байдлын урт болон дунд хугацааны бодлого зорилт нийцсэн төсөл хөтөлбөрүүд хүний нөөцөө бэлтгэх, технологийн шинжилгээ хийх гэсэн олон шатраатай арга хэмжээний өрөөндөөс зорилгоо биелүүлэхээр л хичээж ажиллана. Зэвсэг түвшний агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Эрдэнэт бүгд найрамдах Өмнөд Судаа улсад явагдаж байгаа анмис ажиллагааны секторын командлагчаар үүрэг гүйцэтгэж байгаа юм а. Эх орны төлөө нэвтрүүлэг Монгол цэргийн түүх булангаар үргэлжилж байна. Бид өмнөх дугаартаа Хүннү гүрний талаар толилуулсан бол энэ удаад Хүннү гүрнийг залгамжлан түүхийн тавцанд гарч ирсэн Сямби улсын талаар хүрэхээр бэлтгэлээ.
За уугуул нутагтаа үлдсэн одоо Хүнүү гүрэн байна одоо хэд хэдэн хэсэг бол таран бутарч за мөн түүний одоо харьяанд байсан улсууд тусгаар тогтносон байгаа. За үүний нэг нь бол Хүнүү гүрнийг залгамжлсан Сямбай шүүд байгаа. За Сямбай гүрний талаар бол зарим сурвалжууд Сүмб улс гэх зэрэг нэрлэг. Гэхдээ одоо ихэнх нь одоо Сямбайчууд гэдэг. За Сямбайчууд бол цэвэр Монгол байсан. Тийм ч учраас одоо Хүнүү гүрнийг залгамжлж өөрийн төр тусаа бас байгуулсан. За Хүнүү Сямбайчуудын тухай Эрдэнэ хаан улсын сударт юу гэж өгүүлсэн гэхээр за Сямбайчууд бол одоо морин хурдан, зэвсгэн хурц, за ухаан санаа бодно бол Хүнүүгөөс одоо нэн хэд дахин хитэрчээ гэх зэрэг одоо Сямбайчуудыг өгүүлсэн байдаг. За Сямбайчууд маань Хүнүүгөөс одоо газар нутаг болон улс төрийн бодлого зэрэг зэвсгүүч асар тийм хүчрэг болж ирсэн байна. За ялангуяа Сямбай гүрний хаан Танши хаан бол Сямбай хамгийн том сэргэн мандалд үе эхэлсэн байгаа. Сямбай манай эртний өмнөх 2 дугаар зуунаас манай эртний 2 дугаар зуун хүртэл нэгдмэл улс мэт захиргаагүй байсан. Манай эртний 120-оос 133 оны хооронд Сямбай нарын дундаас нэг үе хүчрхэг баатар гарч ирсэн ч төд удалгүй дахин тарж бутарсан бөгөөд үүний дараа Тулуухов ноёны хүү Танши хаан Сямбай нарын аймгийн зүүн холбоодыг нэгтгэн 156 онд хаан ширээнд заларснаас эхлэн энэ улс 80 орчим жил зүүн хойд Азийг эрхшээсэн байна. За монголчууд Хүнүүгийн үед одоо хүчрэг одоо цэргийг байгуулсан бол Сямбайгийн хувьд бүр одоо төгс төгөлдөр болгож за цэргийн одоо зохион байгуулалт Хүнүү гүрний үед одоо байгуулсан бий болгосон за архтын одоо зохион байгуулалтыг авч хэрэгж улам боловсрон болгосон байна. Хүнүү гүрний үед одоо өөрийн цэргээ дан морин цэргээс бүрдээд за мөн цэргээ одоо өнгийн морд цагаан цусмын хээр цусмын алга цусмын морд эсвэлдүүс за яг ийм тогтолцоог мөн одоо Сямбайгийн үед одоо бий болгосон. Гэвч бас л мөн түүхийн цаг хугацааны хүчин зүйлсийн нөлөөгөөр одоо Сямбай гүрэн маань бас задран одоо бутарсан байгаа. Хүнүү гүрэн, Сямбай гүрэн, за Жужаан буюу Нэрвэн гүрэн, за Уйгур, Түрэг, Кедан гэх мэтийн одоо маш олон одоо жижиг одоо эртний улсууд Монголын тал нутагт бий болж өөрийн төр тулсаа байгуулсан байгаа. Энэ хэрээр бас Хүнүү гүрнээс үргэлжилсэн одоо Монгол цэргийн тэр түүх бол үргэлжилсээр л байсан. За ер нь эртний улсуудын ингээд цэргийн түүхээ ингээд томлоод авч үзэх юм бол одоо Монголын эзэнт гүрний түүхийн яг өмнөх оршил хэсэг гэж үздэг. За мөн одоо яг энэ эртний улсууд үед Монгол цэрэг маань Монгол нутагт яг өөрийн гэсэн одоо дүр төрхийг бий болгож одоо ингэж Монголын эзэнт гүрний үе хүртэл ингэж өртөөлж авч ирсэн байдаг. Түүхэн судалгаа хийхин тулд хамгийн одоо гол чухал зүйл бол одоо хятад хэл дээрх судалгааны сурвалжууд материалууд байдаг. За Монголын одоо эзэнт гүрнээс өмнөх үеийн бүх эртний улсуудын түүх маань эртний одоо хятадын ханц хэл дээр бичигдсэн. За хятадд их нь хадгалагдж байдаг. Тийм ч учраас биднээс одоо энэ түүхийн судалгаанд маш сайн явуулах юм бол одоо Монголын эртний улсын цэргийн түүхийн судалгааг дахиад хэд хэдэн үе шатаар ингээд урагшлуулах одоо боломжтой юм аа. Хүндрэлтний түүх дорноос монголчуудаас эхэлдэг. Учир нь тэд төр байсан юм. Төрөө цогцлуулж байж сая зон олон ард түмэн болдог. Түүхээж үтээдэг. Германы нэрт философч Георг Вильгельм Фридрих Гегел. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнтэй баярлалаа. Бид дараагийн дугаараар Монголын эзэнт гүрний үеийн Монгол цэргийн түүхийн талаар өгүүлэх болно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Батлан хамгаалах иргэний хяналт санал хүсэлтийг 1811-44 удсаар 24 цаг хүлээн авч байна. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүгдтэй баярлалаа. Ирэх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай.